За энэ төрлийн хэрэгүүдээс ингээ харж байгаад манай иргэдийн зүгээс мэдээлэлгүй за ямар нэгэн байдлаар тийм ээ хууль эрх зүйн мэдлэггүйгээсээ болоод энэ төрлийн гэмтэрхийн хохирогч болох явдал нилээдгүй байна. За энд хэрэг үйлдэгдэж байгаа шалтгаан нөхцөлийг авч үзэх юм бол за иргэдийн маань тийм ээ захим орчинд хандж байгаа хандлага, за ирж байгаа мэйл хаяг, фэйсбүүкээр ирж байгаа чат энэ мэдээлэлд ямар нэгэн байдлаар дүн шинжилгээ хийлгүүгээр за богино хугацаанд их хэмжээний ашиг орлого олох гэсэн энэ сэдэлтээр толгоойлгож энэ гэмтэрхийн хохирогч болох явдал нилээдгүй байна. За энэ гэмтрүүдээс харахад хохирлын хэмжээ доотлол нь 10 сая төгрөгөөс эхэлж байна. За дээдлэл нь 250 мянган ам доллар хүртэлийг одоо гадаад улс руу шилжүүлж залилуулсан асуудал гарч байна. За энэ хэрэгүүдээс ингээ харж байхад энэ одоо мөнгө шилжүүлж байгаа асуудлуудыг харахаар нэг удаагийн харилцаа биш, энэ одоо эхлээд нөгөө хохирогчийн маань хувийн мэдээд их маш сайн судалж байна. Ялангуяа интернетийн орчинд байгаа улсад эхлээд мэйл явуулж байна. За таны ажлын байрыг судалж байна. Энэ хүн ямар мэргэжилтэй хүн юм, ажил орлого нь юу хийдгийг, тийм ээ, ямар хэмжээний орлого олдог хүн бэ гэдгийг таны фэйсбүүк орчинд цацж байгаа мэдээлэл дээр шин тулгуурлаад таны хувийн мэдээллийг авчиж байна. Энэ мэдээлэл дээрээ тулгуурлаад ингээд харилцахдаа таныг одоо яг мэддэг хүн шиг ийм байдлаар тантай харилцаж байна. За тэгэхээр юу хэлэх гээд байна гэхээр та бүхэн энэ одоо интернет орчинд өөрийнхөө мэдээллийг байршуулахдаа хариуцлагатай болгоомжтой хандаач гэдэг зүйлийг хэлмээр байна. Энэ өөрөө мөрдөн шалгах ажиллагаа маань маш удаан хугацаанд явагдана. Эргүүлээд энэ одоо бид нар дансыг энэ гадаад улсад үлдэгдсэн байна уу, Монгол улсад үлдэгдсэн байна уу, энэ гэмтэргийг яаж үлдгэв гэдгийг. Ингээд явхаар зэрэг эцсийн мөнгө хаанд гарч байгаа гэхдээ энэ мөнгө нь дандаа гадны улсад мөнгө нь авагдсан байдал нь тогтоогддог. За энэ улс орнуудыг хараад үзэхээр зэрэг за бидний бараг мэдгүй шахуу улс орнууд байна. Ялангуяа Африкийн жижиг уруу улсад энэ мөнгөнд гарчсан байж байгаа. Гэтэл бид Монголын хуулийн байгууллага тийм ээ тэр улстай эргэцэн харилцан цэцээ үзүүлэх гэрээгүй орнууд байж байгаа. Ингээд энэ одоо хүнийг олж тогтоох, энэ дансны эзэмшигчийг тогтооход за Интерполын шумаар юм уу эсвэл олон улсын гэрээний шумаар бид нар боломжтой бүх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Гэлээ гэхэд эргээд энэ мөнгө одоо Монгол улсад оруулж ирэхэд маш их хугацаа шаардлагадна. Эргээд нөгөө хүнийг тогтооход маш их хугацаа шаардлагадна. Тийм учраас одоо энэ гэмтрийн хохирч болохгүй байх урьдчилан зэрэг харгаж бол ерөөсөө л иргэдийн хувь хүний өөрсдийн хариуцлагын асуудал байна. Энэ гэмтрийг хохирч болохгүй байх асуудал танаас өөрөөс чинь шалтгаална. Тийм учраас та бүхэн одоо энэ интернет орчинд ямар нэгэн байдлаар энэ төрлийн хэргийн хохирч болохгүй тулд өөрсдөө хариуцлагатай байх ийм шаардлага зүйлсээр тавигдаж байна гэдгийг хэлмээр байна.